Шөнийн минь түргийа. Одоогоос яг 11 сарын өмнө 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдөр бид нар тангараа өргөөд тэгээ би Монгол Улсын ерөнхий сайдад хандаж анхны чуулганаар асуулт асууж ирсэн юм аа. Ер нь энэ хөрөнгө орлогоо нотолж тайлбарлаж чадахгүй байгаа хүмүүсийг яах юм бэ? Хууль бус хөрөнгийг хураадаг дэлхийн нийтийн жишг байна. Энийг юу н хэрэгжүүлэх юм уу гэж асууж ирсэн. Ингээд 7 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын засгийн газар байгуулагдаад за ингээд сонгуулийн үеэр хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төсөл санаачилж боловсруулна гэж хэлсэн. Энэ амлалтаа ажил хэрэг болох боломж олдсон. За ингээд энэ үзэл санаа хуулийн төсөл болсон. Засгийн газраар орсон. Манай засгийн газрын нэр бүхий гишүүд эсэргүүцэж ирсэн. Гэхдээ ерөнхий сайд өөрөө улс төрийн манлайлал гаргаад энэ хуулийн төслийг бид нар дэмжих ёстой гэдэг. Ингээд 1-р сарын 24-ний өдөр засгийн газраас улсын их хурлд хургуулж ирсэн ийм түүх байна. За дараа нь энэ оны 2-р сард ухаан удагтай холбоотой асуудал яригдж эхэлсэн. Улсын их хурлаар стратегийн орд газарт хамааруулсан 5 толгойн орд газрыг энержи ресурс компанид эзэмшүүлсэн асуудал нь хууль ёсны байна уу юу гэдэг энэ асуудал хөндөгдсөн ажлын хэсэг гарсан. Ерөнхий сайдын захирамжаар миний биеийн ажлын хэсгийг ахалсан ингээд дүгнэлтээ гаргасан. Үүний дагуу Монгол Улсын их хурлаас 18 жилийн дараа өнгөрсөн 5 дугаар сард Улсын хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Тэгэхээр юу гэж хэлэх гэж байгаа юм бэ гэхээр цаашдаа орлогоо нотлоо гэж шаардж байгаа иргэд маань өнөөдөр энэ талын хууль эрх зүйн орчныг сайжруулахгүйгээр энэ асуудал ямар ч боломжгүй гэдгийг ойлгосоо. Цаашид нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах нөхөн төлөвлөх тухай энэ хуулийн үзэл санаа дэмжигдээсэ гэж. Өнөөдрийг хүртэл энэ эрүүгийн хуулийн 22-ийн 10 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөчих гэдгээр ердөө 10 гаруйхан хүн шийтгэгдсэн байгаа гэдгийг ойлгосоо. Өнөөдөр ганцхан энэ ерөнхий сайд болон засгийн газартай холбоотой асуудал биш цаашдаа энэ урт удаан хугацаанд үргэлжлэх үзэл санааны тэмцэл гэдгийг ойлгосоо гэж бодож байгаа юм аа. За мөн стратегийн орд газрыг эзэмшигч Монгол Улсын байгалийн баялагийг эзэмшигч аливаа нэг субъект нь ямарваа нэг компани нь Монголын төрөөс том байх ёсгүй гэдгийг Монгол төрийн бодлого төр дээрээ гардаг хэрэгждэг байгаасаа гэдэг энэ сургамжийг аваасаа гэж бодож байгаа. Өнөөдөр улсын хурлын чуулган дээр үг хэлж байгаа улсын хурлын гишүүдийн маань үг болгон протоколд үлдчихэж байгаа. Хожимын цагт юун дээр тэмцэл болсон юм? Хаанаас энэ асуудал учигтай юм? Бид нар яаж энэ асуудлаа шийдэх юм бэ гэдэг дээр шийдэл хэлж үзэл бодлоо хэлж үлдээх нь хожимоо өнөөдөр болж өнгөрч байгаа үйл явдлын үнэн бодит байдлыг ойлгоход тус нэмэртэй гэж бодож энэ үгийг хэлж байгаа маа. Цаашдаа за өнөөдөр бол ардчилсан намын бүлэг улс төрийн шийдвэр гаргаад ардчилсан намын сайдууд өөрсдөө өргөдлөө өгөөд улс төрийн шийдвэр гаргацсан. Тэгэхдээ энэ хууль бус хөрөнгөтэй тэмцэх Монголын ард түмэн байгалийн баялагтай эзэн байх асуудал бол өнөөдрийн энэ улсын хурлын чуулганы танхимд сууж байгаа төрийн сүлдэндээ хандаж үнж ажиллагаа илэрхийлж тангар хөргөсөн улсын их хурлын гишүүн нэг бүрийн үүрэг шүү гэдгийг зохон тэмдэглэж хэлье. Баярлалаа. За сайн буян